Үйл хөдлөх хөрөнгийн үн жил бүр 10-аас 12% өсдөг байна. Тэгвэл үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр өнгөрсөн оны 12 дугаар сард энэ хэмжээг давж Улаанбаатар хотод орон сууцны үн өмнөх оны мөн энэ үеэс 14.6% өсжээ. Харин Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт орон сууцны 1 м2 талбай үн өмнөх оны мөн энэ үеэс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Хотын цахад орон сууц худалдан авсан иргэд сургууль цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалan төвийн бүс рүү орон сууц түрээслэх хандлага нэмэгдэж байгаа нь төвийн дүүргүүдэд орон сууцны үн нэмэгдэхэд нөлөөлж байгаа бол нөгөө талдаа эрэлт их нийлүүлэлт бага байгаа нь байрны үн өсгөхөд нөлөөлсөн байна. Тэгвэл залуус орон сууцны урьдчилгаагаа бүрдүүлэхэд хэдий хэр хугацааг зарцуулж байна вэ? Ойролцоогоор нэг 4-5 жил болоо тэгвэл гэж бодож байна. Бэлнэр бол одоо тэгээд бас нэлийн цаг хугацаанд зарцуулах хэрэгтэй. Тэ? Яг нэг банк бусаар энэ төрөл цалингийн зээлмэл тиймэрхүү л юм таах та. Яг цуглуулаад явах юм бол нэлээд олон жил шаарддаг. Яг тэр Монголд угаасаа нийт инфляци өндөр. Хоёр дахь юм бол ямар ч ажил хийсэн цалин бол угаасаа өндөрч хангалттай байдаг шүү дээ. Тэгэхээр юу гэдэг сарын цалингаа авлаа гэж бодоход нэг сая 500 сая төгрөгийн цалинтай өнгөрөхөд тэндээс нэмэлт таталтын шимтгэлч юм уу төлөвлөдөд өөрөө бас идэж явах хэрэгтэй. Амжих хэрэгтэй. Тэр нөгөө хасангууд за тэгээд нэг сарда 800 сая төгрөг цуглууллаа гэж бодож байна. Хангалттай шүү дээ. Одоо нэг өрөө байрчин л бараг 100 сая хавцаа үнэтэй болж байгаа. Тэгэхээр нэг доош нэг 20 жил ч юм уу те цуглах шаардлагатай. Яг нэг зээлэр ч юм авах боломжтой л. Ирэн бол тэгэл 5-10 жил ямар ажил хийх юм яг ямар цалинтай гэдгээс шалтгаалаад ер нь сөглөө шүү дээ. Нэг гэрийн хэрвээ 2 хүн байвал тэгэл 5 жил, өөрөө ганцаараа байвал бараг 10-15 жил болно шүү дээ. Одоо нэг санхүүгийн болцоо хэрвээ тэрнээсээ шалтгаалаад ер нь гэхдээ хийхэн хүмүүс бол зээлээрээ л аваад амьдраад байгаа шүү дээ. Одоо дундад цалин одоо юу шүү дээ одоо сая 500 байгаа та. Залуучуудын дөнгөтэй тэр чинь хэдэн жил хураах юм бэ? Дор ажил 5 жил шүү дээ. Нилээ удаа ураад чинь явц нэг шууд мөнгөөр л байр авчих баг. Манай улсад залуус орон сууцны урьдчилгааг цуглуулахад орлогын багтаа 50% хадгалж 5-аас 10 жилийн хугацааг зарцуулж байгаа талаараа ярьлаа. Харин олон улсад өрхийн орлогын 3/1-ийг орон сууц худалдан авахд түрээслэхэд зарцуулж байгаа тохиолдолд орон сууцны үн иргэдийн худалдан авах чадварт нийцэж байна гэж үздэг байна. Орон сууцнуудыг стандарт, дундаж, бизнес, өндөр зэрэглэлийг ангилж байгаа. Одоо 4 ангилж гин гэсэн. За стандарт орон сууц 1 м2 нь бол дунджаар 3 сая. За дундаж одоо орон сууцын 1 м2-ийн үн бол 4.5 сая. Тэгэхээр хоёул стандарт зэрэглэлийн одоо 35 м2-т нэг өрөө байр аав ихэд 105 сая төгрөг байхгүй. Эсвэргээрээ юу гэдэг 1 м2 нь 4.5 сая төгрөгийн үнэтэй дундаж орон сууц авъя 3 өрөө байр тий одоо 80 м2 авъя гэж 360 сая. Дундаж үн гэвэл ийм байна. Уг нь төрөөс ипотекийн зээлийн хүүг бууруулж бага орлоготой гэр бүл гэр орооллын бүс залууст тус зээлийг төлхөө олгох бодлого барьж байгаа ч бодит байдал нь зорилтод бүлэгдээ хүрэх нь бага. Арилжааны банкуудын тавьж байгаа шаардлага нь зорилтод бүлэгдээ хатуудаж өндөр орлоготой хүмүүст боломж олгож байгааг зуучин газрууд хэлж байна. За иргэдийн худалдан авах чадвартай холбоотой асуулт байна. Тэр асуултын хувьд бол өрхийн дундаж орлого бол яг хүмүүсийн цалин бол нэг 2.1 саяас 2.5 сая байна. 4 саяас дээш цалинтай хүмүүс бол 10% л шүү дээ. 10-аас 10.4% л. Тэгэхээр нөгөө талдаа инфляц гэж нэг айхтар зүйл байгаа. Хэрэглээний үн энэ өсөж байна. Тэгээ нэг өрхөд нэг эхнэр нөхөр ингээд үзэгч өрхийн орлого ч юм бас бага шүү дээ. Худалдаа авах чадвар бол бүх тийм айхтар сайн биш байна. Одоо ингээд нийт олгоцсон байгаа зээлийг чи харахаар яг тийм бага дунд орлоготой иргэдэд хэдэн үн очсон бэ гэхээр 30% дөрөхгүй байхгүй. Тэгэхээр энэ зээл чинь угаасаа хэн зориулагдсан зээл вэ? Бага дунд орлоготой иргэдэд зориулагдсан зээл шүү дээ ипотекч. Гэтэл банкнууд ямар шаардлага тавьж байгаа вэ? Чи бараг байр авах шаардлагагүй өндөр орлоготой юм шиг одоо орлогоо нотол гिचж байгаа шүү дээ. Тэгэхээр чи хин тэр шаардлагыг хангачаад байна. Нөгөө 70% буюу өндөр одоо дундаас дээш орлоготой хүмүүс шаардлагыг хангачаад байхгүй. Тэгэхээр яг нөгөө зорилттой зах зээлд хүрэхгүй байна. Орон сууцны үн зах зээлийн журмаараа өсөж байгаа ч цалин нь инфляцид идэгдчихсэн манай улсад залуусын мөрөөдөл байр авахаас хэтрэхгүй байна.